Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагаар Outred ажиллаж байгаа. За тэгээд нэвтрүүлгийн хувьд гэх юм бол season 1 дугаар нь бас ингээд амжилттай өнгөрч байна. 14 дахь очсноор өөрөө өрөж орох юм ямар байна? Ястай юу гэдэг юм бэ? За сэтгэл ер нь яаж байна? Яг хоо 2 сарын өмнө баг подкаст эхэлсэн шүү дээ, тэ. 2 сарын хугацаанд нэлээд үйл ажил амжууллаа шүү дээ. Тэгээд аль болох нөгөө арилжаа сонирхож байгаа залуучуудад тэ зориулаад энд тэндээ сонсоогүй юм байв сонсчоосаа тэ мэдээгүүнүүдээ мэдчихээсэ. Аль болох мэдээлэл хүргээд тэ зөв анханасаа зөв чиглэлтэй ингэ явчаасаа гэдэг үднэс подкаст эхлүүлсэн шүү дээ хэдүүлж. Тэгээд ингээд 2 сарын хугацаанд 13 дугаар явуулчаад өөрөө 14-т нь болоод орж ямар ч баяртай. Ингээд өдөө хэмжээний юм ямар ч юм бас өөрхөн олон хүний хүч хөдөлмөр шүү дээ. За нэвтрүүлгийн арын баг байна те эдит мэдит гэл бүх хүмүүс нийлээд эн чинь баг 5 6 хүний хөдөлмөр авах байхгүй 2 сарын хугацаанд ямар ч сайхан л байна. зөв. За ингээ ерөнхийдөө маань нэвтрүүлгийн цаг нь бас тунд өгчин. Тэгээд яг трейдер олон баярын зүгээс одоо шинээр арилжаа сонирхож байгаа хүмүүсийн хувьд хуучин арилжаат хувьд одоо яг юу гэж хэлцүүлэх вэ? Одоо нэвтрүүлгээ төгсгöd тий одоо уриалаад юм одоо тий. За ямар ч байсан одоо манай Limitless FX team болон Outred хоёр байгууллагын хамтарсан нөхөө авах алдгүй гэдэг подкастыг өдөө хүртэл ингээд үзсэн үзэгчтэй өнөөдөр тэгэхээр баярлалаа. Ингээд манай подкастын маань эхний сизон инхүү дуусч байна. Тэгээд дараагийн сизон наадмын дараанаас явах болно. Мэдээж илүү чанартайгаар хүрхийг хичээнэ. Сайжруулалтуудаа хийхийг хичээнэ. Тэгээд ямар ч сан хүлээн авч үзсэнд баярлалаа. Тэгээд өнгөрсөн дугаараадаас те авахыг аваад хайхыг хаяарай манайхаа. Аль болох нэг зүйлийг уриалаад хэлэх. Аль болох учир шалтгаангүйгээр хүмүүсийг аль болох бити одоо ингэж чичилж муулж байгаараа манайхаа. Тэр чинь бас тийм зөв зүйл бол биш шүү. Аль болох мэддэг зүйлээ манайхан аль болох ярьдаг байгаасаа те тэрийг нэгдүгээр уриалчээ. За хоёрдугаарт шинэ орж ирж байгаа ер нь FX-ийг сонирхож орж ирж байгаа залуустаа хэлэхэд та бүхэнд бол айгүй бидний эхлэлийг бодвол та хэдэд айгүй том боломжууд бол нээлттэй болчихсон. Айгүй гоё цаг үе дээр та хэд орж ирж байгаа шүү. Тийм болохоор юунаас туршлагатай хүмүүсээсээ сонсоод хайхыг хаяад мэдээж 1000 туршлагатай хүн байлаа гэд авах зүйл байгаа, хаях зүйл байгаа. Айгүй тийм бодолтой хандаарай. Тэгээд маш тууштай суралцаарай. Суралцахад мэдээж золиос гэдэг зүйл байнга байдаг. Аливаа зүйл дээр золиос байнга байдаг. Тэрийг гаргаж чадах хүн ерөнхийдөө шулуух хэлжээ. Зөв золиос гаргаж чадах хүн форекс руу орж ирээрэй. За хуучин трейдерүүдэд бол хандаж хэлэхэд аргаа олж чадахгүй байгаа бол төр зогс. Аргаа олж чадахгүй олон жил явсан шигээ дахиад явах юм бол дахиад олон жил явна. Төр зогс. Өөрийгөө хар. Өөрийгөө анзаар. Би юу нэг болохгүй. Яагаад? Өөрийнхөө яг мөнгөнд хандж байгаа хандлага, амьдралд хандж байгаа хандлага, ажилдаа хандж байгаа хандлага, ер нь өөрийнхөө хандлагаас эхлээд өөрчлөлт эхэлчих хэрэгтэй шүү. Явахч хүмүүс бол. Тэрний араас буцаад арилжаа руугаа ороод ир. Шал өөрөмцгөөс харагдана. За нэг иймэрхүү юм хэлэхээр энэ да. Хитрхи ухаарлын юм ярьж яваач шүү. Төслөг ойлоо гэж чинь. За тэгээд нийт 14 дугаарын дорш өдөртэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Season 2-оос илүү удахгүй болцтой. Илүү их гоё жочтой, илүү гоё хүртээмжтэй тий. За тэгээд өнгөрсөн 14 зочдын оролцсон дугаард оролцсон бүх трейдерүүдтэй бас бүгдэнд бас баярлалаа гэж хэлэх зүйтэй байх. Үзэгчтэй бас баярлалаа. Тэгээд бидний хувьд гэх юм бол бас Монголд арилжаа хийж байгаа, сонирч байгаа, шинээр сонирч байгаа хүмүүст аль болох энэ алдаатай оноотой арилжааж байгаа хүмүүсийг бүх одоо юу ямар нэг монтаж байхгүйгээр яг real байдлаар нь хүмүүст өөрсдөнд хүргэе, шин залуучууд бас авах юм аваад туршлага бас удаад ингэж яваасаа гэдэг утгаарыг нэвтрүүлгийг эхлүүлсэн байдалтай байгаа. Тэгээ та бүхэн бас нэгэндээ цөөхөн монголчууд нэгэндээ бас хайртай байгаараа юм хийх гээд байгаа хүмүүсийг магтахгүй маа гэхэд бити одоо бас харлуулж те ингэж байгаараа нэгэндээ бүгдөө хайртай байцгаая. За season 2 дээр олцгаая. За баяртай.